Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал болж байна. Энэ дунд нэгэн зүрх бий болох. Ингээд үзэл бодлын зүрх дээр уулзцгаа. Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Үзэл бодлын зүрх нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээ би Монгол улсаас Америкийн нэгдсэн улс суугаа онц бүгд бүрэн эрх элчин сайдын өрөөнөөс эхэлж байна. Тантай би бол одоо сонгуулийн дараахан юм да 16 онд боловсролын дэд сайд байхад боловсролын асуудлаар ярилцж исэн. Ингээд ердөө 2 жилийн дараа шал өөр асуудлаар шал өөр газар уулзаж ярилцлага эхэлж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад одоо Монголоо төлөөлөөд ажиллаад ингэж хахад өнөөдөр ер нь харилцааны дипломат харилцааны 31 дахь жилдээ явж байгаа хоёр улсын харилцааг та ерөнхийд нэг дүгнэж базаад хоёлоо ярилцлага эхлэе. Тэгээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн жил хоёр талтай их ёслол төгөлдөр тэмдэглэлээ л дээ. Тэгээ 30 жилийн дараа эргээ харахад бол хоёр орны харилцаа бүхий салбарт их өргөжин тэлсэн ийм байдал харагдаж байна. Улс төрийн салбарт гэхэд бол дээд болоод өндөр хэмжээний уулзалтууд байнга тогтмолжиж за манай ерөнхийлөгч нар Америкт ажиллаад Америкийн ерөнхийлөгч манайд ажиллаад ингээд ирсэн байна. Тэгээд хамгийн сүүлд 2011 оны айлчлалын үр дүнд байгуулсан хамтарсан мэдээлэлд бол хоёр орны харилцааг одоо иж өрийн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэж ингэж томьёолсон. Тэгээд одоо энэ одоо харилцаанд хүргэхийн тулд хоёр талдаа хүчин зүтгэл гаргаж ажиллаж байна гэхүү дээ. Ер нь бол хоёр талын харилцааны түвшинд ч гэсэн бүс нутгийн хүрээнд ч гэсэн за дэлхийд дахинаа ч гэсэн одоо олон улсын байгууллагуудын хүрээнд инхийг сахиулах одоо үйл ажиллагааны хүрээнд хоёр тал бол нэлээд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ийм дүр зураг гарч ирлээ. Одоо саяхан сар гарахны өмнө Монгол улсын гадаад харилцааны сайд Цогтбаатарын айлчлалынд болсон. Тэрний дараагаар бол нэлээд удаанд уншиж бас хүлээгдэж исэн мянган сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний асуудал яригдж эхэллээ. Та энэ явцын талаар товчхон мэдээлэхгүй юу? За гадаад харилцааны сайдын айлчлал бол ер нь эдийн засгийн агуулгатай болсон гэж хэлэхэд болно. Өмнө нь бол манай сангийн сайд Хүрлбаатар айлчлаад мянган сорилтын сангийн одоо нэлээд удаан явсан хилцээрийн гол одоо гацаануудыг бол гаргасан. За Цогтбаатар сайдын айлчлалын үеэр бол энэ хилцээр эцсийн хилцээнүүдийг хийгээд ерөнхийдөө гар үсэг зурхад бэлэн болгож хоёр талаас нотлолсон л доо дуудахгүй болох гэж байгаа ерөнхий сайдын айлчлалын үеэр одоо энэ гэрээндээ гар үсэг зурхаар хоёр тал бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Мянганы сорилын сангийн энэ хэлэлцээ Монгол улсад юугаараа чухал ачаал бүгдэлтэй байх гэхээр Улаанбаатар хот маань бол усны хажигдалд орж байгаа тухай бид их ярьдаг. За өнөөдөртөө ус нь байгаад байгаа болохоор манайхан сайн мэдрэхгүй байх шиг. Тий харангийн дохиогоо бүр нэг айхтар цохохгүй л байх шиг тий. Тий ер нь бол одоо сая гаруй хүнтэй энэ том хотод за нэг 10 жилийн дараа усгүй болно гэдэг. Энэ бол одоо харангийн дохио байдаг бол цохохоор болчиход байгаа юм л да. Тэгээд энэ асуудал дээр бол одоо мянган сорилын сангийн энэ төсөл орж ирнэ 350 сая долларын буцлагд тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг шийдэх ийм том алхам хийгдэг. Энэ бол яг ер нь бол аль биесээр томьёолохтой бол эдийн засгийн өсөлтийг хангах гэж томьёолж байгаа юм л да. Би бол Улаанбаатар хот оршин тогтнох уугүй юу гэдэг асуудлыг шийдэх ийм том асуудал дээр бол Америкийн нэгдсэн улсын буцлагд тусламж явж байгаа гэж хэлмээр байна. Хоёрдугаар Цогтбаатар сайдын айлчлалын үеэр хийгдсэн нэг том ажил бол эдийн засгийн бодлогын зөвлөлтөх уулзалт гэж байдаг. Энийн хоёр дахь зөвлөлтөх уулзалтыг хийсэн. За энэ агуулгаараа бол би Цогтбаатар сайдын айлчлалыг эдийн засгийн агуулгатай байсан гэж хэлж байгааг нь цаад учир нь энэ юм байна. Ягаад гэвэл хоёр талын эдийн засгийн хамт ажиллагаа хөгжүүлэхийн тулд хаана юу нь болохгүй байгаа. Хэн нь юугаа хийж одоо энийг идэвхтэй хөгжүүлэх юм бэ гэдгээ хоёр талаасаа санал солилцож байгаа л гол хэлбэр юм да. За тэгэхээр эдийн засгийн харилцааны асуудлууд нэлээд тодруулах асуудлууд гараад ах шиг байна. Өнөөдөр бол бид нар хүмүүс хоорондын хүмүүлгийн төвшингийн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах төсөл хэрэгжүүлэх гэдэг энэ бол нэлээд өргөн хүрээнд яваад ах шиг байна. Тэгэхдээ бид нар өнөөдөр Америктэй хийх худалдаа эдийн засгийн одоо харилцааны үзүүлэлтүүд маань тодорхой төвшөнд хүрч чадахгүй байгаа тухай ярьдаг.
эдийн засгийн харилцааны хувьд бол их яг хэмжээ их бага. За одоо сайн жилүүддээ нэг 500 сая долларын худалдаа хийгддэг. За одоо нэг 150-аас 200 сая доллар жилдээ хийгдэж байна. Энэ бол нөгөө бодит үзүүлэлтээр бол их том дүн биш. За тэр дундаа Америкийн нэгдсэн улсад бол бүр өчүүхэн хэмжээтэй болно. Хоёрдугаар тэн дээр дутагдaltaй нэг юм харагдаж байгаа нь юу юм гэхлээр нөгөө худалдааны эргэлт нь голцоо уулуурхайтай их үеигдэж харагдаж байгаа. Би одоо танд нэг хөсөлт харуулъя да. Энэ одоо манай хоёр орны худалдаа. Эндээс нэг хоёр зүйл би харуулах гэдэг. Нэгдүгээрт одоо ингээ худалдаа явж байгаад 2011 оноос гинт хэрс өсөж байгаа үз. 2011 он гэдэг чинь манай эдийн засагт уулуурхай 17% болсон асар том өсөлт явсан жилүүд штэ. Тэгээ ингээ 500 сая бүр 540 сая хүрж явж байгаад 14 15 он л бүр нам онж байгаа. Тийм байна. 130 сая хүртэл ончиж байгаа. Тэгээ одоо яг хөө эдийн засаг сэргийж байгаа болохоор хажуухан сэргээд нэг 200 сая руу хурж явна л да. Тэгэхээр эндээс бид нар юу гэдэг үгнэх хэвтэй юм гэхэлэр одоо бид нар худалдаагаа олон төрөлтэй болох хэрэгтэй байна. Зөвхөн ганц төрөл дээр одоо тулгуурлацсан худалдаа чинь эдийн засаг өсгөөрнөөсөө л унахаар нь унаад ингэ яваад байна гэж. Энэ доотлын хэсэг нь худалдааны алдагдлыг харуулж байгаа. За. Тэгэхээр манайх 540 сая долларын худалдаа хийж явах үед 530 сая долларын алдагдaltaй. Өөрөөр хэлбэл бидний импорт их байна гэсэн үг шүү дээ. Америкээс худалдаж авч байгаа бараа нэг Америк руу гаргаж байгаа бараа бага. За энэ юуг харуулж байгаа нэхлээр зэрэг бид нар одоо Америк руу гаргах экспортын дээрээ одоо хаана анхаарлаа тавьж за одоо алдагдaltaгүй болгохоо болио гэж бодоход ядаж нэг багасгах ийм чиглэлийн бас юм бодох ёстой юм байна гэж энэ худалдаа эдийн засгийн харилцааны энэ графикаас бол харагдаж байгаа юм л да. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? Манай худалдаа эрхлэгчид манай бизнес эрхлэгчид өөрсдөө энэ Америкийн зах зээл рүү гарч чадахгүй байна уу? Эсвэл тийм боломж болцоо нь хомс байгаа байна уу? За мэдээч хэрэг гарцаагүй хязгаарлалтууд бас байна л да. Газар зүйн хувьд хол юм. Тээвэр гэдэг одоо логистикийн хувьд их бэрхшээлтэй юмнууд л их бий. Нөгөө талаас бас шүүмжилттэй хилчмээр юм юу юм гэхэлэр манай бизнес эрхлэгч яг Америкийн зах зээл дээр гарахын бодиттой арга барил эндээ бас сайн суралцаагүй байна уу да гэж. Ялангуяа энд бас ирээд удацсан бизнес эрхлээд байж байгаа монголчуудын ярианаас сонсоход бол тийм зүйл харагдаад байна л да. Яг л манайхан чи ингээд орж ирэл маш турган ашиг авчих юм бодоод яваад идэг. Гэтэл энэ ч нөгөө тогтсон зах зээл дээр бол нэлээд удаан хугацаанд ажиллаж тууштай байх. Тууштай байж иж одоо үр дүн гарна. Гэхдээ үр дүн гарахтаа их тогтвортой үр дүн гарна. Түргэн зараад түргэн ашиг аваад явчихна гэдэг бол 2 жил сулаагаад тэрний дараагийн жил нь хот очно гэсэн үг шүү дээ. Энд хэрвээ байнга үйл ажиллагаагаа явуулаад байх юм бол худалдааны аймаг шин тогтвортой олон жил ашигтай явах юм а гэдгийг бас тэдий болгон ойлгохгүй байна да гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаарт бас ингээд нэг экспортын барааныхын төрлийг харахаар зэрэг их хязгаарлагдмал харагдаад байгаа юм л да. Ямар төрлүүд байх юм? Ер нь за тун баг байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ямар төрлүүд голлоод байгаа юм? Яг хуучин нөгөө нэг юу дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд нөгөө оёмл бүтээгдэхүүний квот гэж байх үед манайх чинь нэлээд экспорт хийдэг байлаа шүү дээ. Тэгээ тэр квот байхгүй болцсноос хойш бол үндсэндээ за сүлжмэл тэр дундаа ноолуур тий. За нэг зарим нэгэн төрлийн хүнс гэдэг их цөөхөн нэр төрлийн бараа Америк руу гарч ийн. Гэтэл болцоо байныг үйл байна. Одоо жишээлбэл Америк нэгдсэн улс манад аяллаа зориулалттай бараа бүтээгдэхүүнд бол татваргүйгээд ирэх боломжтой 40 жил болж байгаа жишээтэй. Тэр нь тэгээ одоо юу гэж болох вэ? Цүнх. За. Одоо арь ширийн нийтлэл одоо аяллаа цүнхнүүд биш үү? Даавгаар хийсэн ч байж болно. Тэгэхээр зэрэг энийг яг хөглөр Америкийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар юм байдгийг тэрэнд нь таарад судлаад тэрэнд нь таарад одоо тэр бид нар ч бол цүнх байтаг бол үйлдвэрлэчихэд байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр тэрийг гаргаж сурах. Өөрөөр хэлбэл маркетингийн одоо ажил хийх ийм шаардлага байгаад байгаа юм л да. Цүнх байна, эмэгтэй хүний одоо аяллаа идэлүүд байна, майхан тэр чинь нөгөө аялалтай холбоотой гэхээр маш олон төрлийн
юм байна шүү. Тийм байна. Энэ мэдээлэл тэгээд чадахгүй да биш, мэдээллийн хомс байна уу? Эсвэл энэ эрэлж сурвалжиж одоо хоёр юу гэдгийг худалдаа аж үйлдвэрийн танхимуудаараа хамтарч ажиллах тэр тийм юм руу орохгүй явснаас ингээд байна уу? Гэхдээ яг зүгээр ингээ харахад бол юу яагаад ах шиг байна л гэж би хараад байгаа. Мэдээллийн хомсдол бол байна. Яг л нэг Америктэй одоо ингээд хамтарсан уулзалт одоо худлаа эдийн засгийн чиглэлээр гээд тэгэхээр зэрэг нэг орцсон байгаа хүмүүс нь ирж оролцох ч юм уу. Тэгэхээр тэр чинь ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Бол уурхай одоо машин доног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин доног төхөөрөмж гээд ийм улсууд ирээд оролцоод байгаа жишээтэй. Шинэ бүтээгдэхүүн, шинэ одоо барааны чиглэлээр одоо хүн их цөөхөн оролцож байгаа жишээтэй. Тийм болохоор зэрэг тэр хүмүүс чинь жишээл одоо аюулын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсууд тэр арга хэмжээнд оролцохгүй болохоор ч мэдээлэл авахгүй шүү дээ. Аялал жуулчлалтай холбоотой бараа бүтээгдэхүүнүүд гээд хэлж эхлэхээр тэр чинь тэрэн дотор нь одоо цүнх орж, аяны цов оромж гэдэг юм уу, энэ бүх юм чинь хүн мэдэхгүй одоо уул уурхай хүн бол ойлгохгүй л байна. Анзаарахчгүй өнгөрөөгөл. Ааха. За одоо тэгвэл бид нар одоо хэдхэн жилийн өмнө дөө номингийн органик бүтээгдэхүүний дэлгүүрүүд нэгдлээ гэдэг тухай мэдээлэл гараад явж исэн. Тэгэхээр анхны нэг тийм жижиг одоо жижигхэн ноолуурын дэлгүүр хүртэл говийн ноолуурыг зардаг дэлгүүрүүд ажиллаад эхлэв. Тэдний явц зүйр нь ямар байх шиг байх юм? Тэдний одоо цаашдын хөл дээрээ зогсох гэдэг юм уу да? За ерөнхийдөө бол тогтвортой ажиллах чадвар жоохон дутагдж байна уу да гэж бодож байгаа. Тэр бол жижиг бизнесийн хэмжээнээс ерөөсө гараагүй. Одоо жишээлхэд говийн бүтээгдэхүүн Канадад зарагдж байгаа эргэлт Америкт зарагдж байгаа эргэлтээс 10 дахин том байна гэж одоо ийм мэдээлэл би авсан. Тэгээ эн чинь юу гэсэн үг вэ? Америкийн зах зээл дээр ажиллахгүй л байх гэсэн үг шүү дээ. Эн чинь хүн ам нь 300 сая хүнтэй, Канад 20 сая хүнтэй. Тэ? Худалдаа авах чадвараараа бол Канадаас бараг дутхгүй илүү шах баг. Тэгэхэд энд 10 дахин бага зарагдана гэдэг бол бид нэр тэн дээр тогтмол ажиллаж чадахгүй байна, маркетинг хийхгүй байна гэсэн үг л гэж би уншигтаад байгаа юм л да. Тийм учраас энэ дээр цаашдаа бол энэ яаж энэ Америкийн зах зээл дээр нэвтэрч ажиллах вэ гэсэн чиглэл дээр нь бас тусламж дэмжлэг үзүүлье гэсэн саналыг одоо эдний худалдааны танхим, худалдааны яам гэх мэтийн газруудтай л одоо яриад байж байна л да. Тэгэхээр манай өөрсдийн бизнес эрхлэгчтэй манай худалдааны танхимын ч гэсэн идэвхтэй үйл ажиллагаа хэрэгтэй болох нь л дээ. Мэдээж хэрэг. Мэдээж хэрэг. За бид нар сая эдийн засаг худалдааны харилцааны талаар ингээд ярьчлаа. Өөр одоо соёл, шинжлэх ухааны салбар, хүмүүнлэгийн салбар энэ төрхийг та яаж дүгнэх вэ? Ер нь бол соёл, шинжлэх ухаан гэхлээр би цаана асуухаас асуултууд байна. Ер нь бол бас хамгийн өргөн боловсролын салбарын хамгийн өргөн харилцаатай орнуудын нэг нь Америкийн нэгдсэн улс гэж бараг дүгнэж болох бах. Одоо нийтдээ бол өнөөдрийн байдлаар бидэнд байгаа мэдээгээр бол 3000 гаруй Монгол залуучууд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад суралцж байна. Хувь болон юуны чиглэлээр. За ер нь дийлэнх нь хувийнхаа чиглэлээр. За мэдээж хэрэг бас нэлийн авьяастай сайн хүмүүс нь бол сургуулиудаас тэтгэлэг аваад орчиж байна. Засгийн газрын тэтгэлгээр жил цөөхөн нэг 15-аас 20 хүүхдэл явж байгаа. Засгийн газрын тэтгэлгээр нь бол. Тэгэхдээ 3000 гэдэг бол бага тоо биш. Энд бол бас би дотроо ямар зорилт тавьж ийн гэхэлэр бас энэ салбарын хамтаа ажиллагааг урагшлуулах янз бүрийн их үр ашигтай хэлбэрүүд байна л да. Намагч сайд байхад, дэд сайд байхад энэ салбарт ажиллаж байсан. Одоо Аризонагийн их сургуультай бол 2 дээр нэмэх нь 2 гээд Монголдо шүтээстэй 2 жил сураад дараа нь Аризонад ирж 2 жил сураад 2 дипломтой төгсчдөг хөтөлбөр байна. За Fairbanks-ийн их сургууль, Аляскийн их сургуульд бол Монгол оюутанд 50% хөнгөлөлт өгчдөг сургалтын төлбөр дээр гэх мэт ийм болцоонууд байна. Энийг нэлээд өргөжүүлж ажиллах ийм чиглэл дээр ажиллаж байна. Аль болохоор л олон Монгол хүүхэд энд ирж сураасаа гэсэн ийм бодлоор энэ чиглэлийн хамтаа ажиллагаанууд бол нэлээд явагдаж байгаа. Хоёрт нь зарим одоо нэр хүн сайтай ихтэй сургуулиудын Монгол хөтөлбөр хэрэгжүүлэх ажил. Одоо жишээлбэл Харвардын их сургуулийн ангаах ухааны сургууль бол одоо өнгөрсөн жилээс эхлээд манай ангаах ухааны одоо
одоо чиглэлийн сургалт явуулдаг ихтэй сургуулиудын багш нарыг чадваржуулах хөтөлбөр гэж хийгээд тэгээ сая төгсөлтөд хийсэн баг 100 багш. Монгол багш нар. Тий. Бүгдээ Харвард их сургуулийн дипломтой болж төгсөж байгаа. Тэгээ цэвэр нөгөө эрүүл мэндийн шинжилгээ ухааны чиглэлээр сургалт явуулах арга барилыг зааж өгдөг. Тэгэхээр зэрэг цаашдаа энийг улам одоо өргөжүүлээд өнөөдөр яг ангаахын ингэж одоо сургаж байгаа юм байна. Маргааш одоо техникийн чиглэлийн сургуулиудын хаанаас ямар сургалт авах уу гэдэг ингээд ярилцаад явхад болмоор л байгаад байгаа юм л да. За та 3,000 оюутан бол энэ ихтэй сургууль суралцж байна гэж хэллээ. Би бас энэ оюутнуудтай нэлээ яваад хувь хувьсгалаар суралцж байгаа оюутнуудтай уулзж хахад эргээд манайхан одоо маш нарийн чиглэлээр тэр бүр хүн сонирхоод байдгүй нөгөө олон хушуураад байдгүй чиглэлээр сурч байгаа оюутнуудаа бид нар ч одоо хэр сайн мэдж байна гэж тийм бодол надад төрж исэн байхгүй юу. Одоо яг та энд ирээд ингээд элчин сайдаар ажиллаад ингээд тэр мэдээллүүд бүгдээ одоо байна уу? Тэгээ хаан чим төгсчөөл хаан чим нэг Америкийн компанид ажиллаад үлдээд байгаа монголчууд маань арай олон байгаад байгаа юм биш угаадаа гэсэн нэг тийм юм байдаг. Миний бодол буруу юу? За бүртгэл бол бүрийн хэмжээнд бол байхгүй. Аха. Ягаад гэвэл за мэдээ засгийн газар хоорондын цалингаар явуул бүртгэгдэн штэ тэр хүн чинь. За төрөөс одоо нөгөө дэмжлэг аваад явцсан бол бас бүртгэгдэн. Хуваараа ирээд сурж байгаа хүүхд бол өөрөө ирж бүртгүүлэхгүй бол энд бүртгэгдэхгүй. Бүртгэх одоо бид нар чинь одоо Америк л гэж яриад байгаа болохоос энэ чинь бүтэн төв штэ. Тэгээ энэ твийн аль хотод нь хаана ямар хүүхд сурж байгааг иргэн өөрөө бүртгүүлэхгүй бол бид нар мэдхэд айгүй төвхтэй хүндрэлтэй байдал учирдаг. Гэхдээ бид нар бол яг мэдээлэлээ бол Америкийн нэгдсэн улсын бүртгэлийн албуудаас бол аваад нийт тоогоо бол мэддэг. За одоо яг оюун чимэг тэр хотын тэр сургуульд сураад тийм мэрэгчлэр сурж ийн үү гэх мэдээлэл нь бол тэр болгон авч чаддгүй. Хоёрдугаарт яг сургууль төгсөөд энд бол тодорхой хугацаанд ажил хийх хэрэг байдаг. Америкт сургууль төгсчихэд богино хугацаатай л да. Мэргэжлээсээ хамаараад зарим нь 2 жил, зарим нь 1 жил. Тэр хугацаанд бол хүүхдүүд ажиллах бол зөв. Яг тэгвэл бас зөвхөн тэр чинь онлайн мэдлэгээс гадна практик дадлаг суух хэрэгтэй. Хоёрдугаарт Америкийн компанид ажиллаад эдний компани менежмент хөдөлмөрийн соёлыг сураад буцна гэдэг бол айгүй хэрэгтэй. За хүн хуваараа сурчаад тэгээд энд үлдээд ажиллаж байгаа бол тэр одоо хүний эрх. Тэр чинь хүчээр яах юм байхгүй. Төрийн зардлаар сурж байгаа хүмүүс бол буцаж очихыг одоо бид нар шаарддаг штеп. Засгийн газар хоорондын цалингаар жишээлбэл бакалаврын ангийн хүүхдийг бол сургадаггүй. Зөвхөн магистр болоод докторийн ангийнхныг сургадаг. Энэний цааталт нь юу юм гэхэлэр бакалаврын эргэж ирэлт, магистрийн эргэж ирэлт хоёр их өөрлөлтөө. Тий, бакалавр бол ер нь үлчих талдаа байгаад байдаг. Яг бол үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй байна. За тэгээд 18 настай хэл даваад 24 хүртэл сурж байгаа хүүхд бол эндээ шингэх магадлал нь илүү өндөр болчихно л да. 24-т ирээд 26-т буцаж байгаа хүн бол их биш их нутг руугаа явна л да. Бас тийм нэг сонир магадлал байдаг. Соёл шинжилгээ ухааны чиглэлийн харилцааны асуудал гэдэг дээр би Европын орнуудаар ч нэлээ явж байла. Монгол судлалын төвүүдээр ихтэй сургуулиудын Монгол судлалын төвүүд нэлээ явсан. Америкт ер нь Монгол судлалын асуудал Монгол судлалыг хөгжүүлэх юм уу да тийм ээ? Ямар шиг төвшөнд байна? За Америк бол уламжлалаараа бол их Монгол судлалын том төвштэй. Одоо бүр онлайн Тиморгоогоос эхлээл ярина. Тэ? Өргөнгөө ононгоо гэл ингээд ярил. Одоо бол харамсалтай нь бас яг тэр төвшөндөө байж чадахгүй байна. Нэгдүгээрт Америкийн ихтэй сургуулиуд дээр байсан Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа санхүүжилтийнхээ улмаас бол хумигдах тал руу их орцсон байна. Би бол нийлэн одоо сүүлийн 20 жилийг ярьж байна л да. Тийм байдал харагдаж байна. Хамгийн их санаа зовоож байгаа нь юу юм гэхэлэр энэ Монгол судлаачдын хойч үе бэлтгэгдэх асуудал их сул байна. Америкт. Одоо энд бол одоо их чадaltaй нэрд гарсан монголч эрдэмтэд гэдгийг одоо уруу дарахаар болчихж. Тэгээд нөө дөрвүүчийн эрдэмтэд нь бол одоо цаг хугацааны ирэхээр нас нь өндөр болоод тэтгэвртэй гарах нь гараад за мөнхөсөө үзүүлэх нь үзүүлээд ингээд явцгаас арын залгамжлсан үеийн алга болчихжээ гэж ингэж харахаар байгаа. Бид нэр Америк дахын Монгол судлалыг жоохон бодлогын хэмжээнд авъя.
Энд бол ийм бүхэл бүтэн тип байна энэ чинь. Их олон ихтэй сургуулиуд байна. Уламжлалтай одоо ихтэй сургуулиуд олон байна. Тийм болохоор зэрэг энийг ер нь бодлогын хэмжээнд авах зүйтэй юм а гэж ярьсан. Тэгээд Монгол судлалынхаа холбоо, олон улсын Монгол судлалын холбоотойгоо яриад энд бол жишээлбэл жил болгон нэг Монгол судлалын хурал хийгддэг. Тэрийг нэг жоохон өргөжүүлээд Канадаас эрдэмтдийг авчираад өөр одоо Америк ТV улс орнуудаас эрдэмтдийг авчираад энэ Америкийн одоо хурал гэж бүсийн хурал гэж хийдэг бай. Тэгээд тэн дээрээ ингээд бас нэг нийттэй бодлогоо барья. Тэгэхгүй бол одоо ингээд энэ тэнд хүмүүсийн өөрсдийнх нь зүтгэлээр л нэг жоохон ажил яваад байгаа болохоос биш нэгтгэхэд хоорондоо бодлогоо гаргаад Америкийн засаг захиргаанаас тодорхой хэмжээний дэмжлэг аваач гэдэг юм. Ингээ явж байгаа юм их бага байна л да. Тэгээ энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Дахиад нөгөө манай улсын эдийн засгийн амаргүй байдалтай холбож гин үү? Эсвэл ерөөсөө нөгөө судал Монгол судлалыг сонирхон суралцах оюутан байхгүй болохоор ингэсгээд яваад хаагдах одоо судлалын төвүүд хаагдах байдал руу ороод байна уу? Манай талаас шалтгаалаад байна. Жишээ одоо яг Америкийн онцлог биш юм аа. За өнгөрсөн зууны эхний хагаст бол Монгол гэдэг бол их битүүлэг, учир битүүлэг, эрдэмтдийн одоо их сонирхлыг их татдаг тийм газар байлаа штэ. Одоо хамгийн анхны Америкаас Монголд ирсэн экспедиц одоо Рой Чапман Андрюсийн экспедиц 1920 оноос эхлээд 25-6 он хүртэл явсан баха. Тэгээд тэр том экспедицийг жишээлхэд одоо Рой Чапман Андрюс гэдэг маань нөгөө кинонд гараад байдаг Индиана Джонсын дүр штэ. Тэр хүнээс сэдвлэж Индиана Джонсын дүрийг бүтээсэн. Тэгэхээр зэрэг тэр үед аягүй гоё тийм сонин одоо мистиктэй нууцлаг юм л нууцлаг одоо тийм газрыг нээх гээд яваад штэ харагчгүй тэгээд анхны динозаврын яс олсон гэдэг ингээ бодохоор зэрэг тийм байгаад байгаа шиг байна. Тэгж байгаа тэгээд дараа нь 50-аад он гээд ирэхээр зэрэг ягаад энэ Монгол судлал дэмжигдээд яваад байсан бэ гэхээр хүүтэндээ эхэлчихэж байгаа. Тэгээд хүүтэндээ эхэлж эхлэр чинь энэ зөвлөлт хиттийн голд байгаа энэ нэг улсыг судлах бол бас чухал асуудал болоод ингээд дэмжигдэж явж байгаад одоо ингээд сүүлийн үед одоо 90-ад оноос хойш хичээ та хүүтэндээ дуусчлаа. Тэгээ ирэхээр зэрэг яг ингээд нөгөө нэг Монгол судлал руу шууд ингэж ордог мөнгө нь багасчихад тэр нь би Монголоос ирж байгаа мөнгө суудгаар манайч нэг мөнгө өгөөд идэгчгүй байсан. Одоо бол яах вэ гэхээр дахиад энэ Монгол судлалынхаа төвүүдийг яаж одоо юу болгох вэ? Эргэж одоо илүү хуучин шиг ийм хүчин чадалтай болгох вэ гэдэг асуудал өөрөө гарч ирчээд байна. Энэ бол за яг манайх бол олон улсын Монгол судлалын холбоо за тэгээд нөгөө Монгол судлалын үндсэн зөвлөгөөч гэдэг чинь тэдний шугамар бол баг сага мөнгө өгдөг их мөнгө өгч чаддгүй л дээ. Тэгвэл яг баг сага мөнгө өгөө тэгэхээр зэрэг нөгөө энэ олон төвүүд байгаа учраас хинт нөхөө яавал одоо үр ашигтай болох уу гэд их олон асуудал гардаг. Тэгвэл энийг ингэж өгч яахгүй бол цаашдаа эн чинь мөнгө хөрөнгөтэйнүүд нь авч явна гэх юм бол өөр Монгол судлал болоод хувирчих одоо үүсэх арга байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм Монгол судлалын төв Монголдо байх ёстой л гэж бид нар үзэж байгаа бол тэн дээрээ бас тодорхой хэмжээгээр хөрөнгө мөнгө гаргаж тавих ёстой л ийм юм болчихж байгаа. Жилд бол нэг улс цөөхөн хэдхэн тэрбум төгрөг гаргадаг шүү дээ. Их ч мөнгө гаргадаг. Тэгээд нэг төвдөө нэг 20 мянган доллароос илүү өгч чаддаг. Гэтэл энэ тэнд байгаа энэ олон төвүүд чинь уулын дэмжиж яваад байвал тэр бол зүгээр яг юу юм да одоо жишээл нэг том их сургуулийн Монгол судлалын төвд нэг манайхаас төсөлт нь 20 мянган доллар өгнө гэдэг бол нөгөө сургууль нь энэ чинь цаад улсын сонирхоод байгаа юм байна. За тэгвэл бид нар нэг 50 мянгаыг өгье гэдэг ингээд л явах хэрэгтэй юм л да. Тэгэхгүй бол одоо цаанаас нь чи байгаа үгүйч бүүмэд нэг таг тэгэхээр чин зэрэг нөгөө сургуульч гэсэн. За тэгээ цаад улсын ч дэмжихгүй. Энийгээр чи яах юм бэ л гэж бодсон шүү дээ. Нэг чухал асуудлыг би өөр танаас тодтогч асуух гэж хүсэж байна л да. Одоо монголчууд H2 визээр тодорхой чиглэлүүдээр Америкт ажиллах эрхтэй боллоо гэдэг зар мэдээ гарсан. Харамсалтай нь тэгж гарснаас хойш тэр өөрсдөө байгуулга ажиллах газараа олох юм гинлээ. Тэр дундуур нь агентууд үлээ те дамжуулж ажиллах юм гэлээгээд энэ нэг л ахицгүй яваад ах шиг байх юм. Энэ талаарх та мэдээлэл өгөөч. Ер нь яах ёстой? Ямар замаар явуул зүйт юм бэ?
Манайхан нөгөө юу яагаад байгаа юм шиг нөгөө хөдөлмөрийн виз гарч ийна гингүүт нөгөө өмнө солонгос руу манайхан ч нэг явдаг штэ. Тэрийн шигээ бодоод байгаа шүү. Америкийн нэгдсэн улсын ажиллах хүч оруулж ирдэг тогтолцоо нь шал өөр. Өмнө солонгос ч юм бол одоо нэг тийм агентлаг шиг юм байгаа. Тэгээд тэр нь энд одоо төдөн хүн хэрэгтэй, тэнд тэдэн хүн хэрэгтэй гэдэг ингээд нөгөө манай дээр нэг хэлний шалгалт малгалт аваад ингээд явуулаад нь штэ. Америк нэгдсэн улс тийм биш. Одоо яг оюун чимэг гэдэг хүний үйлдвэр дээр ажиллах хүч хэрэгтэй байна. Тэгэхээр би одоо ингээд тэр үйлдвэрт нь очиж ажилламаар байна гэдэг оюун чимэг надаас юу нэх нь. Чи өөрийнхөө намтар түүхийг өг. Ямар мэрэгчлээ тэрийг өг гэж хэлнэ. За тэгээд би явуулна штэ. Явуулсны дараа өөрөө үзэж хагаад энэ хүн бол одоо болж байна. Хил усаараа болж байна. Мэргэжлийн ур чадвараараа болж байна. Энэ хүнийг авнаа гэд тэгээд миний нэр дээр Яндангийн Отгон баяр гэдэг нэр дээр урилга өөрөө бичиж ирвэл. Тэр үйлдвэрийн эзэн. Одоо тий ажил олгогч. Ажил олгогч. Тий тэрнээс тэр яг дунд нь зуурчилж байгаа гэх юм уу тусалж байгаа компаниуд гарах нь гарна л да. Мэдээж ажил олгогч болгонд Улаанбаатарт байгаа хүний нэрийг мэдхгүй гэсэн шүү дээ. Тэгэхдээ эцсийн хариуцлага бол ажил олгогч дээр. Би харлвал ажил олгогч хариуцлага хүлээнэ гэж. Тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг энд Америкт сургууль сурахын тулд нэг I-20 гэж нэг юм авдаг шүү дээ. Сургууль нь за одоо яг Яндангийн Отгон баяр гэдэг хүүхэд бол бидний тавьж байгаа шаардлагад тэнцэж чинь энэ хүүхэд манайд ирж сурж болно гэж. Яг тэрнтэй адилхан за энэ Яндангийн Отгон баяр гэдэг хүн бидний ажил хөдөлмөр эрхлүүлэх шаардлаганд нийцэж чинь гэд энэ хүний нэр дээр урилга өгдөг байхгүй. Тэгээд эдний харин нэг сайхан юм нь бол юу юм гэхлээр тэр ажил олгогчд нь бүгд интернет дээр бүртгэлтэй байна. Тэр хүнтэй гэрээ байгуулсан дундын зуучлагч ч интернет дээр бүртгэлтэй байна. Тийм учраас бид нэр өмнө нь одоо ингээд нөгөө гадаад харилцааны яамаар дамжуулаад иргэдэд юу гэж хэлээд ирсэн бэ гэхлээр за худлаа хэлж дундаас нь мөнгөний хүн авах уу. Тийм мэдээлэл их явсан. Энэ чинь юу бүгдээрээ интернет дээр байгаа шүү. Бүгдээрээ интернет дээр байгаа. Тэгээд яг таны нэр дээр ирсэн урилга гэдэг нэг юм байгаа. Тэр урилга гэдэг юм ин хүртэл та интернетээр ороод яг Яндангийн Отгон баяр нэр дээр урилга гарч уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол дунд нь бас ловрын хүмүүс зөндөө гарна шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар бол Америкийн нэгдсэн улсын ажил олгогчтой гэрээ хийгээд хүн гаргацсан Монгол компани одоогор алга байна. Энд шалтгаан бий. Энэ бол нэг монголчуудаас ч хамаарат байгаа юм биш. Энд чинь хажууд нь Мексик гэдэг нэг улс байна шүү дээ. Одоо Монголоос хүн авчирхад ядахна нэг $2000 билетийг авч өгнөд онгоцны. Энэ Мексикээс чинь автобусаар аваад ирж шүү дээ. Энэ хүн чи юм чаа. Тэгэхээр чин зэрэг ядаж тэр хүнийг авчрах өртөг зардал өөр байна. За хэлний барьергүй Мексикчүүд ирэхээр Испани хэл Америкч одоо 3-1 нь Испанаар ярьж шүү дээ. За тэгээд дээрээс нь шашин шүтлгийн асуудалгүй гэх мэтэр. Тэгэхээр зэрэг бид нар одоо яг энэ зах зээл дээр бол өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үнэн гэвэл бас биш болчиход байгаа юм л да. Тийм учраас манай элчин сайдын яам бол энд байгаа Монголтой харилцдаг компаниудаараа дамжуулаад юу хийх гэж оролдож байна гэхээр Монгол хүнд таарсан онцлогтой хөдөлмөрийн одоо зах зээл байна уу юу? Тэрнээ судалгаа хийгээд тийшээгээл одоо хүн гаргах чиглэлээр ажиллая гэж. Тэгэхгүй бол одоо Монгол нээлттэй уулзах та нар Монголоос хүн аваар гэхлээр нэг бахан Америкууд гүйж ирэл хүн авах гал улаарад байгаа юм ерөөсөө байхгүй. Ийм онцлогтой байгаа. Тэр таны саяын өгүүлбэр дотор хүн нааш нь гаргасан Монгол компани нэгч байхгүй гэж хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр эн чинь Америкт ажиллах гэж байгаа хүн өөрөө судалгаа явуулаад Америкийн компаниудтай холбогдох ёстой юм уу? Монгол бас нэг тийм агентчиг газар байгаа тэд нэр холбох ёстой юм уу? Тийм албан ёсны юм одоо Монголд байгаа юм уу? Нэгдүгээрт аль нь ч болно. Аль нь ч болно. Хүн өөрөө бичиж холбогдсон болно. Аль нэгэн компани одоо энд ажил олгогчтой өөрөө холбогдоод би одоо танад юу ажилч нь нийлүүлээ яг үгүй тэр компанитайгаа гэрээ байгуулад ажилласан ч болно. Гэхдээ миний хэлээд байгаа юм юу юм гэхлээр хэрвээ хэн нэгэн хүн танд хандаад үгүй би ингээд ирэх авцсан юм а би явж чадахгүй нэ чамааг явуулчих гэд ирэхээ зарах гэж магадгүй л дээ. Тэгвэл худлаа шүү. Тэр чинь оюун чимэг гэдэг нэр дээр ирсэн урилга байх хэрэгтэй болохоос биш. Отгон баяр гэдэг нэр дээр ирсэн урилгыг оюун чимэг хөдөлж аваад явна гэсэн ойлголтууд байхгүй. Тэр компани танд зуулчлана гэд хүрээд ирж бодлоо. Тэгвэл тэр компани бидний одоо хөдөлмөрийн яамных нь вебсайтаар нь ороод
тэр ажиллуулах гэдэг компанийн шалгаад тэрнтэй гэрээ байгуулсан Монгол компани энэ мөн үү гэдгийг үзээд яг бол эднийх хуулиараа заавал бүртгүүлэх хэрэгтэй гэрээ байгуулсан бол. Тэгэд энэ компани гэрээ байгуулсан байна. За тэгээ гэрээ байгуулсны дараа та хизээ мөнгөний асуудал ярих уу гэхлээр зэрэг яг Отхон баяр гэдэг нэр дээр хурлага ирсэн бол. Дараа л. Тэгэхээр би энд нэг компанид нэг гэрээ байгуулсан болчоод тэрийгэ танд үзүүлээд дундаас мөнгө авахгүй байвал танд ямар хамаатай та явахгүй л байгаа юм биш тий. Тэгэхээр зэрэг энийг л бодож явах хэрэгтэй. Яг одоогийн байдлаар би компани байхгүй гэж хэлээд байгаа юу гэхэлэр өнөөдөртөө Америкийн хөдөлмөрийн яамны вебсайтн дээр гэрээ байгуулчлаа одоо бүртгэгдсэн Монгол компани одоогоор авлаа. Энэ H1 виз H2 виз чинь одоо ингэж өгөх хэрэг нь 1 жилийн хугацаанд юм гэлээ гэж би дууссан л та. Яг нөгөө нэг улсын зөрчилгүй бол сунгаад явна л да. За. Тэгэхдээ нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй байна. Энд чинь 99 онд манайх нэг авсан. Тийм үү? Тийм. Тэгээ 2000 онд хаагдчихсан. Нөгөө их цөөхөн хүн ирээд баг ихэнх нь харалцлаа. Тэгээд зөрчилтэй улс гэдгийнхэн тоонд ороод тэгээ хаагчаад одоо 18 жилийн дараа нэгдэж байгаа. Одоо бид нар дахиад цахилгаан гутвал дахиад 18 жил байхгүй. Энд боломжийг зөв ашиглах хэрэгтэй. Тийм, боломжийг зөв ашиглах хэрэгтэй. Уул нь боломж нь бол байна. Хоёр дахь бид нар ажиллаж байгаа нэг сэдэв бол энд бизнес эрхэлдэг болсон Монгол компаниудтай ажиллаж байна. За. Жишээл одоо алсын тээврийн тээвэр эрхэлдэг Монгол компаниуд байна шүү дээ. Тракны жолооч нар. Тэднийг та нар нэгчээч. Тэгвэл дунд чинь одоо юу гэдэг нэг 5 машин ажиллаулдаг хүн би нэг жолооч нэмж авахсан гэвэл айгүй бол Америк хөдөлмөрийн яамд сонсохгүй байх л та. Тэгэхээр тэрний оронд 50 машинтай болж аваад одоо хоорондоо нэгдээд тэгээ бид нэг 5 жолооч авахсан гэвэл сонсно л тоо. Ер нь бол нэг өөрийн гэсэн бизнестэй болчихсон Монгол хүн 500 орчим байна гэсэн нэг судалгаа байдгийг. За яг нэр усаараа бол нэг 100 гаруй байна. Одоо тэгээд нэг цаашаагаад тэрнийг нэг тоог нь 200 гэхэд одоохондоо бол нөгөө нэгдүгээр үеийнхэн голцоо явж байгаа болохоор жижигвтер бизнес дээр байгаа л да. Тийм учраас нөгөө нэг ингээд өөрснөө ингээд бизнес нь томроогүй болохоор ч олон хүн ажил давна гэхэр чадахгүй. Ийм болчиход байгаа юм л да. Тийм учраас та нар хоорондоо нэгдээч гэдэг л юм хэлээд байгаа. Ядаж нэгдээд 10 хүн ажилд авах гэсэн юм аа гэд ингээд хөөцөлдөөд явбал энэ ч бас нөгөө эдний хөдөлмөрийн яамнаас ирэх авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийгэ хөөцөлдөөд явбал арай дээр үеж магадгүй гэж ингэж яриад байгаа. Тэгээд одоо тэгэл дахиад нөгөө нэг монголчуудын нэгдэхгүй гэдэг мөнгөний сэдврүү орох. Тэгэх гээд байна. Яг хөө тэгтээ дараагийн 5 өдрийн уулзалтаар бас тодорхой нэгэн элчин сайдын яамнаас өөрсдөө ийм санал гаргаад энэ боломжууд байгааг ярьж байгаа юм чинь ахиц гарцсан тийм амжилттай мэдээгээр дахиад уулзах байхаа гэж найдаж байна. Гэхдээ яг тэгээд ядаж 5-аар ч гэсэн ирээд хуулиусаар ажиллаад буцдаг болчвол дараа чи юм дэрэгтэй эн чинь юу явж байгаа шүү дээ. Манайх чинь нөгөө нэг виз хөнгөлөх виза waiver програм гэдэгт нь орох гэдэг ингээ үе шаттай яваад байгаа. Одоо ингээд H2 гэдэг нь урагшаага нэг алхаж байгаа. За энэ дээрээ нэг их хэрэг төв гаргаад байхгүй бол дараагийн шат явна. Ингэж явсаар байгаа. Дараа нь Монгол иргэн төв хоногийн дотор Америк нэгдсэн улсад визгүй гэдэг л ийм юмруу хүрэх гээд байгаа юм шүү дээ. Энийг маань бас иргэд маань ойлгоод зөвхөн одоо ингээ өнөө маргааш юм да биш. Ягаасаа гэж. Хоёрдугаарт одоо ингээд түрүү та 1 жилийн хугацаатай гэлжлээ шүү дээ. 1 жилийн хугацаатай ирээд ажиллаж байгаад хэрвээ тухайн орны нөгөө H2 виз авах эрх нь сунгагдвал энд байгаа хүн автоматар сунгагдчих واخгүй дараагийн 1 жил рүү. Хэрвээ та ирчээд өөрөө харлах юм бол цуг ирсэн мэдэхгүй 100 хүн ерөөсө шууд нутаг уцхал болж байгаа واخгүй. Тэгэхээр зэрэг 1 жил энд одоо мэдээж мөнгө зараад ирсэн хүн байтаар шүү дээ. Тэгэхээр жилийн дотор нөгөөдөгч олох мөнгө 2 жил ажиллачвал олох мөнгө 3 жил ажиллачвал олох мөнгө гэдэг айгүй өөр ойлголттой гоос. Тэгэхэд нэг хүн харалснаар нөгөө 100-га боломжийг нь тасгайж байгаа байхгүй. Энийг бас бодох хэрэгтэй. Гэтэ тэр чинь буцаа явчлаахад дахиж ирэхгүй гэсэн үг биш үү? Энд ирээд ажиллаад хууль ёсныхаа дагуу цагтаа буцаа явцсан хүн бол иргэжлэн дахиад ирэх гэхэд бол харин ч буртаа яав. Энэ чинь ирчээ явчихдээ гэдэг. Гэх мэт ийм зүйлүүд бас байгаа. Энийг бас иргэд их бодосоо л гэж боддог. Монголчуудын ер нь нэг жоохон эдийн засгийн байдал хүндрээд ирэх үеэр бол ямар нэгэн аргаар гадаа зорчих гэсэн монголчууд яаж хийж байгаад нэг хэдэн төгрөг
олох гэсэн хүмүүсийн залуусын маань тоо ихтэх юм л да. Одоо байдал ямар байгааг та мэдлээс харж байгаа Солонгос улс руу дандаа яаж гарах гэж байна. Америкийн элчин сайдын яам одоо Монгол сууж байгаа Америкийн элчин сайдын яамнаас хүртэл хариуцлагатай аяллаа тухай их тийм ноцтой ярьж хүмүүст зөв тийм сурталчилгаа явуулж эхэлж байгаа шиг байна л да. Энэ хариуцлагатай аялагчид байж чадчихна уу монголчууд маань? Одоо 10 жилийн виз авсан монголчууд бол их олноор зорчдог болцсон байна. Гэвч хариуцлагатай байх тэр шаардлагын хувьд. За яг одоо бүхлээр нь буруудах бол гэсэн. Гэхдээ нөгөө нэг өхрийн ивэр дөрвөл мянган өхрийн ивэр дөргөн гэдэг шиг тийм хариуцлагагүй үйл явдлууд бол гардаг. Тэгээд энэ хариуцлагагүй үйл явдлууд гарч байгааг манай иргэд бол ингээд нөгөө бусадтай холбож ойлгодоггүй. Тэгээд би за би нэг сохтой явж байгаа л нэг дөрөв зөрчил одоо яачаа үсттэй. Юу сүртэй юм гэж бодцгоодог. Гэтэл энэ ингээд нөгөө цаашаага цагаачлалын албан дээр нь очиж хоригдлагдаад Монголын иргэдээс одоо иймэрхүү зөрчлүүд гарч байна. Энэ улсын иргэдийг одоо бас анхаарахгүй болохгүй нэ гэдэг ийм дүгнэлт рүү очих гээд байдаг байхгүй. Энд харин телевиз телевиз үзэгчтэй харьцаж байгаа энэ завшааны ашиглаад нэг зүйлийг хэлье. Америкууд монголчуудыг битгий ивлээч гэсэн юм ерөөс байхгүй. Харин ч одоо яг тэрэн дээрээ тулах юм бол монголчууд бол терроризмын үйлдэл хийдэггүй. Одоо улс нь өөрөө Америктэй найрамдалт харилцаатай, арчилсан тогтолцоотой. Ер нь бол Америкийн одоо хууль хяналтын байгууллагын цагаачлалын албад бол монголчуудад аль болохоор нааштай ханддаг. Ямар учраас энэ манайхны зорчих одоо энэ юмыг зөөлж өгөхгүй байгаа юм бэ гэхлээр одоо зарим нэгэн тэр хариуцлагагүй этгээдүүдийн үйлдэлээс болоод тэгээ ирэхээр зэрэг ер нь бол за би жоохон хэтрүүлж хэлж магадгүй. Бараг тэр чигтэл архины л асуудал. Согтуу машин барина. Согтуугаараа нэг тийм гэмт хэрэг үйлдэн. Тэгээ ийм л юмнууд голцоо харагдаад байгаа юм л та. Цагаачлалын хууль зөрчид одоо бүртгэгчсэн баригдчихсан гэдэг хүмүүс чи ихэнхэнд бас л голцоо согтуу хөлчөө явж байгаа л хэв журмын зөрчилд ороод тэгэл тэрнээсээ болоод нөгөө виз мизийн шалгагдаал тэгэл одоо хууль ёсоор оршин сууж ийн гэдэг ингээ баригдчихад байгаа улсууч штэ. Тэрнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд юм уу ингээд хууль дүрмийн сахиа явж исэн бол энэ гудамжинд явж байгаад хинч чамайг барьж авч чи юу юм бэ гэж хоморлон барьж тогтохоо ойлголт энд байхгүй. Энд элчин сайдаар ажиллах ажил дөнгөж эхэлж гин гэж бодож байна. Энд одоо та бүхэн сая ярианаас бол эдийн засаг худалдааны эргэлтийг сайжруулах, Монгол судлалын төвүүдийг идэвхтэй ажилуулах энэ гэдэг их олон юм танд төлөвлөгдөж байгаа шиг байна. Та ер нь хэтийн төлөө юу гэж харж байна? Ингээд ер нь Монгол Америкийн харилцааны хоорондыг бэхжүүлэхэд үзэгчтэй та ямар бодол саналаа хуваалцаад яриагаа төгсгмөр байна? Тэг яг өөртөө харин ингэж ярилцах завшаа олдсонд баяртай байна. Яг тэгвэл бид Америкт ирчээ дөнгөж 2 сар л болж байна л да. Одоо ажлын гараан дээр уулзж яах вэ? Гэхдээ 2 сар дотроо бол бас сангийн сайдын айлчлал болчлоо. Гадаад харилцааны сайдын айлчлал явагдчихлаа. Ерөнхий сайдын айлчлал яригдчихэв. Энэ бол 2 сар бол ер нь нөгөө нэг орондоо орох цаггүй гэдэг шиг л явж байна. Энийг яагаад би хэлж байгаа юм гэхээр эн чинь ингээд цаашаага хоёр орны харилцаа ямар хуу хэмжээнд идэвхтэй байх вэ гэдгийг нэг том үзүүлэлт юм л да. Тийм болохоор зэрэг ирээдүйн хувьд бол маш их ихтэй байна. Энэ одоо завшааныг ашиглаад ганц хоёрхон зүйл бас телевиз үзэгчдэд хэлжмээр байгаа. Манай бизнес эрхлэгчид ийшээ идэвхтэй орж ирээсэ. Тэгээд нөгөө нэг айл руу өөрийнхөө дүрмээр орохгүй шүү дээ. Энэ айлын дүрмээр л орно. Тэгэхээр зэрэг тэнд нь бас нэг өөрснөө бие бэлдээд ингээд ороод ирээсэ. Тэгвэл ороод ирвэл энэ зах зээл бол ороод ирсэн хүн энийг гаргаж шийдэхгүй. Дөрвөн журмаар нь л явах. Дөрвөн журмаар нь яваад ингээд ивэл нилээн одоо олон жил тогтвортой ашигтай үйл ажиллагаа явуулах юм боломжтой зах зээлээ. Тийм болохоор зэрэг тэрийг бас нэг бодороо тэгээд нэг Америк хүн надад хэлжсэн л да. Мөнгө зарахгүйгээр мөнгө олдгүй шүү дээ гэж. Тийм болохоор зэрэг ингээд энд өрөөд ирэхээр хаа нэгтэй газар мөнгө байгаа тэрийг зүгээр авчна гэж бодоод хэрэггүй л дээ. Өөрөө эхлээд мөнгө зарж ээж дараа нь тэрнийхээ ашгийг аван шүү гэдгийг нэг зориуд хэлчихье гэж утсан. Монголчуудад бол Америкийн нэгдсэн улс бол нээлттэй хандж байгаа. Бид өөрснөө дөрвөн журмаар нь яваад
бүх юмаа ном ёсоор нь хийгээд байвал энд бол хинч хэнийгч гадуурхахгүй тийм нийгэм биш ээ. Тийм болохоор зэрэг хамгийн гол нь дөрвөн журмаар нь яваасаа хамгийн гол нь монголчуудын маань нэг л санаж явах хэрэгтэй юм. Эсвэл нэг өхрийн эврээ цохил мянган өхрийн эврээд оргидаг юм аа. Өнөөдөр та арих уучаад нэг удаагийн хэрэг төвөгт оролцчихаа. За нэг багталчлаа гэд инээгээд гараа явах биш. Энэ ч ардталтаа хэдэн зуун монгол хүний визэн дээр очиж бууж байгаа шүү гэдгийг л бас санаж яваар. Тэрний чинь энд монголчуудыг ад үзэх юм уу оруулахгүй гэсэн ерөөсөө хүн нэгч байхгүй. Харин ч монголчуудад их таатай, тааламжтай ханддаг юм ард түмэн юм шүү гэдгийг хэлчихээ. Зөвхөн Америкт сурах гэж бодож хүсэж байгаа залуучууд сандаж нэг юм хэлмээр. Илсэх гээд аягүй их хүсэлтүүд ирэх ном журмын дагуу юмаа бүрдүүлээгээд ирэх юм аа. Тэгэхээр зэрэг манай монголчуудын нэг нийтлэг том дутагдал. Сургууль төгсөөд ирэхээр одоо би хаашаага илсэхвэл Америкээр сурах юмсан гэж боддог. Үгүй сургууль төгсөхөөс нэг жилийн өмнөөс эхэлж бодоод бэлтгэлээ хангаад явах юм бол энд илсэж болохгүй сургууль гэж байхгүй. Монгол хүүхэд босхын давахгүй сургууль гэж байхгүй. Ганцхан бид нар яадаг вэ гэхээр маргааш өглөө наадам болох гэж нэгэд морин мэлээ давхичдаг шиг л хандаад байгаад гол одоо алдаа дутагдал тэр байгаа шүү дээ. Тэрнээс жилийн өмнөөс эхлээд бэлдэж явах юм бол манай хүүхдүүд бүгд энд шалгалтын давдаг. Тийм болохоор зэрэг одоо хэрвээ Америкийн нэгдсэн улс цаашдаа сурнаа л гэж бодох юм бол эртнээс бэлтгэлээ хангаад ном журмынхан дагуу бүх одоо судлах хэрэгтэй юм аа яваад дугуйлан курстэй явж байгаа шалгалтшуулгын юм бол энд болцоод шүү л гэдгийг бас хэлье гэж бодсон юм аа. За баярлалаа. За ингээд цаг зав гаргаад ярилцлагад маань оролцсон танд ажлын амжилт хүсье. Бид нэр боломж байх юм бол дахиад эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дахиад монголчууд хэрэгтэй олон мэдээллийг бас солилцсон байхаа гэж найдаж байна. Баярлалаа танд.